Энэ амралтын өдрүүдэд гэр бүлэрээ чөлөө цагаараа зочлох ёстой газруудын нэгд Norfi Art Gallery нэрлэгдэж байна. Учир нь Blue Mountain төвийн Norfi Art Gallery-д шинэ цагийн сургалтын арга зүй болох хүүхдийн DM үндэсний цогц хөтөлбөрийн туршилтын үр дүнгийн үзэсгэлэн болон танилцуулах 9-р сарын 16-ныг дуустал үргэлжилэх юм а. Сүүлийн үед боловсролын салбарт энслээд байгаа боловсролын чанарын асуудлыг сонирхолтойгоор шийдвэрлэх арга зүйг нийслэлийн 84-р сургуулийн ундрмаа багш хэрэгжүүлж бодит үр дүнг гаргаад байна. Цар тахлын үеэр хүүхдийн боловсролын хоцрогдлыг арилгаж, хүмүүжил хөгжлийг нэмэгдүүлэх үр дүнтэй хөтөлбөрийг санаачилсан багш нарын нэгд зүй ёсоор тооцогдох тэрээр 2022-оос 2023 оны хичээлийн жилд өөрийн даасан 4 бүлэгтэй багштайгаа ангаараа уншиж туршилтын хөтөлбөрийг багшийн цаг дээрээ хэрэгжүүлсэн байна. Энэхүү хөтөлбөрийн гол түлхүүр нь зурагт номоор дамжуулан ерөнхий эрдмийн хичээл болон зөв хүн болох гол суурь аргыг ангийнхандаа сургасанд оршиж байна. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилго нь сурагчийг их хэл үндэсний соёл уламжлалаа дээдэлдэг, өөртөө итгэлтэй бусдыг ойлгож хүндэтгдэг, сурах арга барил, авяас чадвараа нээн хөгжүүлдэг, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлдэг иргэн болж төлөвшүүлэхэд оршдог. Тиймээс эдгээр зорилтуудыг агуулсан Монгол хүүхдийн нас идэвхүй онцлогт тохирсон шинжлэх сургалтын арга зүйг нэвтрүүлж хүн байх ухааныг суулгах зорилгоор хүүхдүүдийн хамгийн дуртай 20 жилийн турш туршигдсан Монголын анхны комикийг сургалтын хэрэглэгдэхүүнээрээ ашиглажээ. Динза болон цондоолэ цүндээлэ зурагт ном нь монгол хэл уран зохиол иргэний ёс зүйн боловсрал, хүн ба орчин, хүн ба байгаль, хүн ба нийгэм, эрүүл мэнд, дүрслэх урлаг, хөгжмийн хичээлийн цогц агуулгыг боловсролын стандартын хувьд бүрэн хангасан, дээрх хичээлийн агуулгууд 70-86% орсон бүтээл гэж эрдэмтэн судлаачид төдийгүй дэлхийн шинжлэх ухааны байгууллагууд дүгнээд байна. Тийм ч учраас National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч шинжлэх ухаанч баатруудаар номын баатрууд сонгогдсон. Сургалтын шинэлэг арга зүйг хэрэгжүүлснээр сургуулийн орчинд анги хамт олноороо зурагт номуудыг үе шаттай уншиж, агуулгаар олж авсан мэдлэгээ баттгах, өөрийгөө бүтээлчээр илэрхийлж сурах, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож нийгэмдээ сайн үлс бүтээх иргэдийг төлөвшүүлэх нөхцөл бүрдэх юм а.